Сайн байцгаана уу? Аясгалт сонгуул хөдөлгөөн хөрөнгийн менежмент төсөл хөгжүүлэлтийн компани санаачлагаар соёлтой өнгөлөг хот буюу сөх подкастын маань ээлжид дугаар эхэлж байна. За манай ураа хотхны соёлоос хотын соёл руу. За өнөөдрийн зочин маань Хоггүй Монгол төрийн бас байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Булган маань оролцож байна. За өнөөдрийн урилгын маань хүлээж авч манай подкастэнд үнэтэй цагаа зарцуулж байгаа танд маш их баярлалаа. За өнөөдрийн хоёулангийн сэдэв бол хог хаягдлын менежмент те. Яалтчгүй бидний хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд гэх юм бол хог хаягдал бол угаасаа маш том байр суурийг эзэлж байгаа. За тэгэхээр хог хаягдлын салбарт орж ирсэн түүхээсээ ажиллаж эхэлсэн. За үүнийг бас яаж хэрэгжүүлж ажил болгож явсан тухайгаа эхлээд хоёулаа хуваалцаад яриагаа эхлэе хөө. За тэгээ баярлалаа. Тэгээ намайг энэ подкастт оролцсонд баярлалаа. Тэгээ миний хувьд бол 2018 онд хог хаягдлын талаар хог хаягдлын салбарт орж ирсэн. Миний мэргэжил бол өөр. Тэгээд тэр үед манай Хоггүй Монгол төрийн бас байгууллага үүсгэн байгуулсан бүжин гээд сэтгүүлч маань яг энэ хог хаягдлын талаар нэлээд тийм далаастай ярьж эхэлсэн. Тэр үеэс би бүжээтэй хамтарч эхэлсэн байгаа. Тэгээд яагаад орсон бэ гэхээр энэ цаг үед амьдарч байгаа эцэг их болгон хүн болгон энэ хог хаягдлын салбарт анхаарал тавих цаг нэг болжээ гэж ойлгосон. Яагаад гэвэл бага насны хоёр хүүхэдтэй. Тэгээ хүүхдүүд маань ирээдүйд ямар агаараар амьсгалах вэ? Ямар ус уух вэ гэдэг бол одоо цаг үед амьдарч байгаа бидний хувьд маш чухал асуудал учраас эсвэл хог хаягдлыг анхаарал тавих хэрэгтэй. Дээр нь бид нар өөрсдөө хогоо ангилна гэдэг бол яг хувь хүнээс шалтгааллах ажил учраас энэ дээр оролцъё гэж бодож байсан. Тэгээд яг түүх үл яаж гисэн бэ гэхээр миний амьдардаг хотхон бол 3000 гаруй айл өрхтэй том хотхон байсан. Тэгээд ийм нэг айлаас жишээлбэл манай гэрээс их ч өдөртөө нэг бүтэн уут хог хаягдаад байсан байхгүй ямар ч ангиллахгүй хаягдаад. Тэгэхээр тэрүүнд бол санаа тавьж эхэлж байгаа байхгүй. Одоо ингээд нэг гэртээ сууж байгаа ээж хүний хувьд ч тий. Хөөх ийм хог хаягдаж гарч байгаа юм чинь манайхаас ингэж гарч байгаа юм чинь 3000 айлаас хэд гарах вэ? Тэгээ өдөртөө Улаанбаатар хотын хэмжээнд хэд гарах вэ? Энэ дотроос ч ингээ ангиллаа авах юм бол авдаг тий. Дахин ашиглах боломжтой босруулах боломжтой хог хаягдал гэсэн байгаа шүү дээ тий. Тэгээ энэ чинь дэлхийн хотууд хогоо багасгах гад ногоон хөгжил рүү тэмүүлээд тахад бид нар яагаад одоо хүртэл ингээд чимээ аниргүй ингээ явах хэрэгтэй юм бэ гэд бодож байгаа хэшээгээ маш их санаа зовж орсон яг үнэ тий. Тэгээд хотгондоо хогоо ангиллах хөдөлгөөн гэж өрнүүлээ гээд. Тэгээ яг сөөхтөг ажиллаж байсан байхгүй. Тэгээ сөөхөө урайлаад за та хэд маань ингэ туслаад өгөөч. Би бол ингээд хүмүүстэй мэдлэг мэдээлэл олгох. Тэгээд яг нөгөө давхар ангиллах сав тавих ажлыг би өөрөө хариуцъя гэд. Тэгээд нийслэлээ яг хог хаягдлын менежментийн газартай холбогдоод давхар хог ангиллын алгах савыг хотгондоо тавиулж байсан. За эндээс эхлээд нөгөө менежментийн алдаа гэдэг юм гарч байгаа юм л да. Яасан бэ гэхээр сав тавьсан чинь нөгөө хүмүүс айгүй ойрхон хогийн цэг өсчлээ, хогийн сав өсчлээ гэж харсан байгаа байхгүй. Хэдийгээр нөгөө хүмүүстэй ингээд би нөгөө группээрээ дамжуулаа мэдээлэл хэвээр байгаа тий мэдээлэл өгөөдсөн баа. За ингээ хогоо ингэж ангилээ шүү. Энэ нь бол хог биш, давхар шүү гэд ингээд хэлжсэн боловч яг ганц нэг хүмүүс 2 хонсны дараа юусэн ингээ хогийн цэг үссэн яг гэрээ хажууд. Тэгээд нөгөө асуудал үүсээд юу вэ энэ ч одоо ингээ ялаа бутган шаагаад хог үсчлээ. Энийг хэн хариуцаа, хэн тавьсан гэд. Ингээд нөгөө хогийн сав буцааж аав гэдэг асуудал үүсэж байгаа байхгүй. Тэгээд энэ бол миний бас нэг алдаан дээр суралцсан том жишээ болсон. Тэгээд ерөөсөө л хүмүүсээ сурахгүйгээр тэгээ сөөх маш идэвхтэй хамрагдаж оролцохгүйгээр ойлгохгүйгээр хогиосоо тавиад бол асуудал шийдэхгүй байна гэдгийг ойлгоод тий. Улаанбаатар хот бол өөрөө нэг том сөөх. Яагаад вэ гэхээр оршин суугч болгон орон сууцнд амьдарч байгаа хүн болгон сөөхөн гишүүн байдаг штэ. Тэ. Тэгэхээр энэ нөгөө нэг юм сөөхүүдийн мэрэгжлийн ингээд ийм чадвархыг дээшлүүлэх хог хаягдлыг илүү идэвхтэй ажилуулах зүйл нь өөрөө хамгийн анхны нэг чинь сууц өмчлөгчдийн холбоо. За тэгэнгүүт оршин суугч нараас гадна тэр чинь одоо удирдах байгаа хүмүүсүүдэнд л одоо зохион байгуулаа тэг гүйцэтгэх захирал нь удирдах зөвлөлн санаачлаад ингээд явах хэрэгтэй юм байна л да. Би бол хувьдаа одоо жишээ нь манай компани чинь хөрөнгийн менежментийн компани одоо сууц өмчлөгчдийн холбоотыг мэрэгжлийн байлгах гал одоо хичээгээд бас явж байгаа тий. Мэрэгжлийн одоо боловсон хүчнийг ч гэсэн бэлдээл ингээд явж байгаа. Хог хаягдлын менежментийн сургалтыг одоо та бүхэн сөөхүүд дээр хэр хийж байна? Тэр захиалга бас хэр их байдیں۔ Тэгээ сөөхтөрөө би яг энэ алдаагаа халж харчаад сөөхтөг ажиллах хэрэгтэй мэн гэж ойлгоод нөгөө сөөхийг нэг ингээд хуралд уулзалтанд урьсан. Тэгээ харамсалтай нэг цөөхөн ирж байгаа байхгүй.
Яг тэр манай сөөхөөс гадна манай байранд 3 сөөх байсан. Тэгээд бусадаас орчин тойрныхоо бусад сөөхүүдийг ураад ингээ хорооныхоо засаг даргатай хамтраад энэ сургалтыг нийслэлтэй хамтран зохион байгуулсан. Иргэний танхимдаа. Тэгэхэд бол нөгөө хог цэвэрлдэг нэг үйлчлэгч юм уу те харуул гэсэн хүмүүс нэг хвчлээ ирээд нэг удирдлагууд нэрэхгүй байгаа байхгүй. Ингээл нөгөө нэг мэдээллийн мэдлэгийн зөрөө өсөж байгаа. Тэгэл яг үндэ сөөх бол зөвхөн хогоо ачуулж байгаа л тэхэн болохоос биш тэн дээр англи ялгалт хийж дахиж ингээд ажил өөрсдөө одоо нэмэгдүүлэхийг хүсэхгүй байгаад байгаа. Тэгээд тэр ажил маань яг үндэ бол ингээд ямар ч амжилттай болж байгаа байхгүй. Ингээд одоо бид нар яах ёстой вэ гэж харахаар эргээл нөгөө нэг сөөхтэйг ажиллах. Сөөхө хамруулах. Тэгээ сөөх өөрөө мэрэгжлийн байх ёстой гэдгийг ойлгож байгаа юм л та. Би бол одоо ингээд гэртээ хогоо ангилдаг. Хүүхдүүдэд бас ингээд сурах гад ингээд хичээгээд сая манай хүү том хүү Японд сургууль төгсөөд ирсэн л те. Тэгээ нөгөө намайг ингээд магтаж байгаа байхгүй. Хөөе вау ээж та ингээд гэртээ ингээд хогоо ангилаа ялгаа сурцсан юм уу? Одоо ээж энийг хааш нь хаях уу гэж тэгэл те. Тэгсэн чинь буцаад миний ангилж ялгасан хог лааз нь бол ялчгүй тэр лаазны савнд очиж байгаа юм. Тэгээд нөгөөх маань буцаад ингээд бөөгнөрөө л нөгөө нэг юм пүнкер гэдэг те. Тийм том зүйл рүүгээ ингээд ингээ хаягдчихж байгаа байхгүй. Тэгээ энэ бол манай улсад ингээд тийм нийтлэг байгаад байгаа. Хогоо англин ялгах одоо энэ зуршил гэх юм уу те. Одоо угд бид нар хуультай штэ. Тий хуулийн хэрэгжилт ер нь яаж явж ийд одоо тий та хэдэд ингээд хүмүүс санал одоо тавьдаг штэ тий. Хуулийн хэрэгжилтийг ер нь яаж хэрэгжүүлвэл зүгээр юм бэ? Хууль яг одоо 2017 онд хог хяналтын хууль шинжилгээ батлагдсан. Энэ бол дэлхийн жишгт нэлээ ойрцсон хууль гэж судлаач үздэг, бид нар саас тэгж боддог. Гэхдээ яг нөгөө хэрэгжилт гэдэг юм дээр байхгүй болчиход байгаа байхгүй. Үнэхээр нөгөө бохирдуулагч нь өөрөө төлбөр төлөх зарчим гэдэг зарчмыг оруулж ирсэн байна. Аж ахуйн нэгж байгууллага, иргэн айл өрх бүгд хог аялалтаа одоо санаатай авах те үйлдвэрлэгч нь өөрсдөө сав баглаа бодлыг зах зээлээс буцаан татаж авах гэд энэ хариуцлагууд бүгд орсон байгаа боловч зүгээр л ингээд нэг хууль тунхлын шинжтэй үлдчихэд байгаа. Яг хуулийг дагаж гарах журмууд нь бас тодорхой биш. Нийслэл бол өөрийн журамтай л да. Хог аяллыг английн алгах гэдэг нэлээ урт тийм одоо английн алгах, сэргээ ашиглах гэдэг маш том тийм журам байдаг. Гэхдээ энэ маань ингээд хуулиа бид нараас сурчилж ойлгуулах, түүнийхээ дагуу шаардлага тавих энэ ажил маань ингээд үлдчихэд байдаг. Яг ингээд бид энд ажил салбарт ажиллаж байгаа бид нар ингээд хууль журмаар хараад байгаад байдаг. Гэтэ хинч хэрэгжүүлэхийг шаарддаггүй байгаад байгаа хгүй. Энэ маань ямар хор хорхолтой вэ гэхээр эргээл нөгөө иргэн бидний, үр хөвгтүүд бидний эрүүл мэндийн асуудлыг цааш нөгөө энэ одоо зохистой эрүүл сайхан амьдрах, ажиргалтай амьдрах асуудлыг хүртэл хөндөж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө хуулийнхаа зүйл заалтыг, хуулийнхаа шаардлагыг бас тавих хэрэгтэй юм байлээ. Танай байгууллага маш гой контентуудыг их сайн хийж өгөн түгээсэн те. Тэр нөгөө нэг шил авдаг хогон мангас гээл те. Тийм тэр болгоныгоо одоо ингээд таниулаад би хувьдаа тэрийг ингээ хараад хог ангилах баг сэтэл маань ингээд анх төрж исэн. Үнэхээр хог бол одоо ингээд ийм аюултай зүйл одоо төвшөнд ингээд байх юм байна гэдэг зүйлийг үнэхээр танай контентоос би авч мэдчихсэн. Тий. Одоо тэр контентын хэрэгжилт нь бас үр дүн яаж гарч исэн бэ? Тий. Яг бид нар ингээд төрийн бас байгууллага байгуулчаал ерөөсөө л нөгөө хүмүүс мэдлэг мэдээлэл олох нь хамгийн ихний бөгөөд хамгийн чухал тэгээ бас тасралтгүй явах хэрэгтэй ажил юм байна гэж харж байна. Тэгээд контентууд хийж эхэлсэн, яг салбараа хүмүүс таниулж эхэлсэн. Тэгээ хог аяллаа хор уршиг нь ямар юм. Тэгээ хэрэг бид нар хогоо ангилвал яаж ангилах юм? Яаж ангилаа хаана хүргэж өгөх юм гэдэг юмыг бас ингэ тодорхой болгох гэж нэлээд ажилласан. Тэгээ мэдээж хойч ирээдүй үр хөвгтүүдтэй зориулаа хогон мангас гэдэг контент хийсэн, хүүхэлдэйн кино хийсэн. Тэгээ ном гаргасан цоролно манай төрийн бас байгууллага үүсэн болгож бүжээгийн санаачлагаар хийгдчихсэн. За тэгээ бид нар ингээд хогоо ингэж ангилаа шүү гэд ингээд сургалт өгөөд мэдээлэл өгөөд ирэхээр хүмүүс ангилаад эхэлж байгаа, тань шиг ангилаад гэсэн. Гэтэл энэ чинь хэн авах юм бэ гэдэг асуудал тулгарч байгаа байхгүй. Нөгөө технологийн хөгжөөгүй, нөгөө логистик хөгжөөг учраас тэгэхээр бид нар давхар ах өдөрлөг гэдэг зүйлийг дайс өдөрлөгийг зохион байгуулсан. Тэгээд ингээд яг тодорхой цагт тодорхой өдөр тэдээс хэдэн цагийн хооронд тэр талбай дээр ийм зүйлүүдийг авнаа. Аваад та ингэснээр та ингэж одоо ийм хэмжээний хүлэмжийг бууруулж чадчихээн. Таны оролцоо бол ингэж хувь нэмрээ оруулж гин. Нөгөө талаар бид нар танд ингээд экологид ээлтэй ингээд гарын бэлэг өгнө гэл ингээд явж эхлэхэд бол биднээс хаснаас ч илүү их олон хүн ирсэн. Анх бол зөвхөн шилэн дээр төвлөрч ирсэн. Нөгөө үйлдвэрүүдэн дахин ашигладаг 3 төрлийн шил байдаг. Нөгөө салаадны шил, компотны шил гэдэг. Тэрийг ингээд би өөрөө амьдардаг хотгондоо
авч эхэлсэн чинь баруун талдаа байдаг хотгонд ингээд авна гэж байгаа зүүн талаас бүр баян зүрх дүүргээс хүмүүс ирж хүчээсэн байхгүй анх удаа. Тэгэхээр ингээд тэр ямар хэрэлт хэрэгцээтэй юм бэ гэдгийг харж байгаа юм л да. Тэгээ тэр бензин матхуунаа ингээд зарцуулаад тэр олон шилийг авчираад бид нар ч бараг 3,000 шил авсан гэдэг л үү эхний удаа. Тэгээд ерөөсөө л шил болж байгаа юм чи бусад тохируудаас авъя. Нөгөө хувцраа авъя. Бор цаасаа авъя. Тэгэж одоогоор бол нийтдээ 19 удаа зохион байгуулсан мэт. 19 удаа. Хэдий 20 оны 5 сараас эхэлсэн. Тэгээд дунд нь ковид энтер гэж болоод хойшлогдож явсаар агаад. Тэгээ энэ маань эргээл нөгөө нэг санхүүжилтийн асуудалтай холбогддог дотоодын дахин боловсруулах үйлдвэрүүд тэгээд нөгөө шилэн сав балла бодолтой бүтээгдэхүүн борлуулдаг хүнсний үйлдвэрүүд гэдэг маань бас бид нар дэмжлэг болж байсан л доо. Санхүүгөө дэмжлэг болж байсан. Тэгээд төсөл хөтөлбөрүүд бас биднэрт цогцлол олгож байсан. Хамгийн сүүлд бол нэгдсэн үндэсний байгууллагын дайны дэлхийн байгууллагчны сан гэж байдаг. Тэр сангаас бид нар яг давхурыг 6 удаа нийслэлийн 6 дүүрэгт хийх ажлыг санхүүжилт аваад хийж хэрэгжүүлсэн байдаг. Тэгэхээр яг бидний энэ давхар авах удирдлагын маань гол зорилго гэх юм уу харж байгаа тэр амбиц бол ерөөсөө л сард тэдэн удаа яг энэ дүүргүүдэд яг тэр хугацаанд авнаа гэдэг юм ингээд календарчлаг гаргацсан байх юм бол хүн яг зорилготой цуглуулж болж байгаа байхгүй. Тэгэхээр авах юм уу авахгүй юм уу? Цуглуулчлаа авах юм уу авахгүй юм уу гэдэг юм үсгэр л эргээл нөгөө хог руу хайчаад байгаа юм л да. Тэгэхээр энэ нөгөө санхүүжлийн доктортой байл гэдэг зүйл маш чухал болж байна. Одоо ингээд бид нар ингээд хөрөнгөний менежментийн компани тэгээд Япончуудаас суралцаад тэгээд ингээд хөрөнгөний менежментийг ингээд мэрэгжлийн болгох гээд ингээд зориод явж байгаа. Яг миний туршлага гэдэг юм бол би нэг офисын менежментийг гүйцэтгэж байхдаа хог англин ялгах энэ үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж исэн. Орон сууцсан дээр үнэхээр хэцүү байгаад байдаг. Бид нар ингээд хогоо англин ялгая гэд ингээд санаачилж байгаа хүмүүсийг 10-20% таа байлаа гэж бодоход тэрийг ингээд бид нэр зохион байгуулахад яг яалтч тэр нэг сургалт хөгжил за тэгээд нөгөө нэг юм хогийн цэгийг нь бэлтгэхээс хүсвэл маш их юм хэрэг болоод идэм байлээ л дээ. Та хэдийн маань амжилттай хэрэгжүүлж исэн одоо яг тийм сөөхтөр хэрэгжүүлж исэн туршлага хаана гэдэг вэ? Яг нийслэлээс бас ингээд хог аяллаа английн алах хөдөлгөөн дээр зохион байгуулад бас сөөхүүдийг сургаж ирсэн тийм ажлууд байгаа. Шагнал энэ төр үзсэн шүү дээ. Тэгээд хамгийн сайн хэрэгжүүлсэн нэг жишээ бол сонгон хархан дүүргийн залуучууд хотгон гэж байдаг. Төмөр замын фрезерийг хардталт байдаг. Тэр хотгоны сөөх бол маш сайн ажилласан байдаг байхгүй. Тэгээд тэнд нөгөө дахиур английн алгах савн байж сөөх нь бүр маш сайн ойлголттой. Тэгээ өөрөөсөө бас нөгөө сайжруулалтын ангилалт хийдэг. Хүмүүс ангилсан ч гэсэн дотор нь бас ингээ алдаа оноо гарсан байхад тэнийг өөрөөсөө ангиллаа. Тэгээд тэрүүгээрээ нөгөө эдийн засгийнхаа бас нэг орлого их усүр болгоцсон байгаа гэдэг байхгүй. Тэгээ тэднийг бол хамгийн амжилттай ажиллаж байгаа одоос нь ажиллаж байгаа тийм байгаа. Тэгээ бид нар бол тэр сөөхтөр яаж ажилласан бэ гэхээр босод төрлийн нэг цөөн төрлийн давхруудыг авч чад бид нэмэгдүүлж авсан байхгүй. За энэ та бүхдээ энэ чинь бас давхар шүү гэдгийг ойлгуулж өгсөн нэмэгдүүлж авсан. Тэгээд тухайн үед шилний агдлаас авч ирсэн. Тэгээ яг өөр 3 бас сөөх байсан. Нэг нь бол Viva City-гийн сөөх. Тэднийг ангилдаг. Тэгтээ бас нөгөө хүмүүстэй хүрч чадахгүй ч юм уу тийм асуудлууд бас байсан. Хажуудалд нь бас байдаг нэг орон сууцны сөөх байсан. Тэгээд сөөхүүд дээр яг бүр ингээд жишг болтол нь ингээд ажилласан жишээ бол айгүй бага байна л да. Яагаад тэгэхээр нөгөө сөөх нь өөрөө маш сайн хүсчиж хийх гээд байгаа байхгүй. Сөөхчтэй бас байх гэдэг. Тий чадамжтай хийж хийх гээд. Тэгэхээр бид нэр сөөхүүдэд юу гэж зөвлөдөг вэ гэхээр эхлээд хүмүүстэй контентоор ингээд групп руугаа тий сөөхийн групп руу оруулаад хүмүүстэй ингээд оршин суугчтай мэдээлэл хүргэж. Тэрийг мэдээлэл хүргэхдээ бүр ингээд маш одоо нөгөө ойлгомжтой тодорхой байдлаар энэ бол давхар юм. Энийг бол яаж хадгалах гэдэг юм ингээд хідэд өгч. Тодорхой хідэн давхар дээр жишээл ус ундааны хомцор дээр, хөнгөн цагаан лаазан дээр, бор хайрцан дээр ч гэдэг юм ингээд өгч. За хоёрдугаар талаар яг тодорхой одоо амралтын өдөр давхар авдаг ингээд цэг байгуулж хотгон дотроо. Бим гаргийн өглөө одоо 8 цагаас 10 цагийн хооронд ийм ч авнаа гэдэг ингээд өгч. Ангилсан давхар. Энэ бол өөрөө олон шинжлэлтэй. Японд ялангуяа яг нөгөө оршин суугчид гаднаа нэг юм давхраа тавьдаг юм өдрийн хуваартай шүү дээ. Нэгд өдөр бол цумсраа тавьдаг, хоёр дахь өдөр нь цаасаа тавьдаг, гурав дахь өдөр нь шилээ тавьдаг. Яг энэ жишгийг ингээд 7 хоногт нэг л удаа давхар өдрөөр орчих. Ингээд ангилчих юм бол бид нар очиод авчия гэдэг ийм менежментээр ажиллахыг
зөвлөлтөө л дөө цөөхүүдэд. Би нэг нийтдээ 1474 сөөх Улаанбаатар хотод байт юм лээ. Тэгээд нэг 151 сөөхийн жагсаалт гаргаж агаад тэгээд би ингээ уулзалт хийгээд явсан байхгүй юу. Тэгээ уулзаа явж байхад бол хогоо англин ялгаж исэн нэг 2 хоол хотхон байсан. Тэр хотхоны ингээд хог англин ялгалт нь бас жоохон амжилтгүй яваад байна гэдэг ингээ үнэ хэлж байгаа байхгүй. Тэр нь ямар учиртай гэхээр компаниуд хурц ирж авч амжихгүй байна. Бид нар ингээд дүүргээд бэлдээд идэг нөгөөх маань ингээ халиад тэгээд нөгөө нэг давхир авах одоо тэр шил авах хуванцар авах цаас авах энэ компаниуд нь ирэхгүй байна. Уг бол зарим нь сая ковидын үеэр дампуурчлаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ манад ер нь тэр компаниудын нөөц нь одоо яг ямар компаниудын давхир худалдаж аваад одоо амжилттай яваад байгаа юм гэж асуумаар байна. Дахин боловсруулах үйлдвэрүүд бас өөрсдөө машина гаргаад яг ангилсан газар тус очиж авдаг. Гэхдээ ихэвчлэн нөгөө их хэмжээгээр байх тусмаа тэд нарт илүү ашигтай байгаа шүү дээ. Тэгээд хотгоны хэмжээнд бол хумцар дахин боловсруулдаг TML гэдэг үйлдвэр манайд сайхан хөгжчлөө. Байгуулагдсан. Одоо бас 2-3 жилийн өмнө байгуулагдсан. Тэгээд нэгэнд ингээд зах зээлээ бий болгоцсон хөл дээр зогссон компани байгаа байхгүй. Тэгээд энэ компани одоо ус ундааны хунцар савыг дахин боловсруулад тэгээд хагас боловсруулад гэх юм уу да юу гаргаад түүхийд болгоод тэгээд гадагшаа импортлдог компани байгаа. Тэгээд энэ маань болохоор юун дээр 22 төвчний тэнд байрладаг. Тэгээд энэ TML үйлдвэр маань болохоор орон нутаг болон сөөхүүдээс хунцар саануудыг ангилсан тохиолдолд очиж аваад байгаа байхгүй юу. Гэхдээ бол ямар нэгэн унааны зардал морал гэхгүйгээр өөрсдөө тэр хунцар саваа юу үнэлээд авдаг. Тэгэхээр нөгөө тэнд ажиллаж байгаа хүмүүстээс бас тодорхой хэмжээний урамшуулал бас ажиллах тийм урам зориг өгөх боломжтой байгаа. Тэгээд мөн хөнгөн цагаан лаз гэсэн тэднийг авч ийн гэж би сонссон. Тэгээд дүүрэг болгонд өөр ингэсэн төлөвлөгчтэй. Тийм болохоор нэлээд системийн хувьд бол хамгийн шилдэг гэж хэлж болохоор тийм их хөгжсөн. Тэгээд TML гэдэг үйлдвэр байгаа. Манай MCS Coca-Cola компани энэ TML-таас маш нэгт ажилладаг. Дахин нөөцийн ангиллахыг хүсэж байгаа сөөхүүд бол илүү TML-тэй ажиллавал илүү зүгээр байдаг. Яагаад тэгэхээр нөгөө тээврийн хувьд бол маш ойлгомжтой, тодорхой, маш найдвартай аваад байдаг. Тий. Одоо энэ манай улсад байгаа энэ хогийн одоо энэ цэгүүд нь штэ. Ийм 3 английн ялгадаг энэ савнууд одоо нэг тийм тохиромжгүй юм шиг надад мэдрэмж төрөд идэг байхгүй. За өөр арга байхгүй байж бас магадгүй л дээ тий. Тэнгүүд ингээд гурлаа ингээд аягүй зэрэгцээ. Тэгээд бид нар нэг юм улсын комиссод зориулаад нэг юм 3 хогийн сав ингээд худалдаж аваад ингээд зэрэгцүүлэл тавьдаг. Тэгээд нөгөөдөл ингээд хайлж урсаал ингээд байгаад идэг штэ. Тэгээд би Солонгост нэг харж ирсэн юм аа. Солонгосын Ганнам дүүрэгт хогийн цэг нь болохоор ингээд ийм бүр ингээд яг ингээд ийм хүүхдийн тоглоомын талбай дундаа гоё ингээд ийм савнууд ингээд байгаа ч гэсэн ингээд ийм сарвчтай битүү гэсэн үг шүү дээ. Битүү орчинд гэсэн үг. Тэгээд нар сайлх одоо юу гэдэг те бороо шороо бүх юмнаас ингээд ийм хамгаалагдсан. Тэгээд тойроод ийм ногоон байгууламжийн дунд байгаа байхгүй. Олон улсын жишгүүдээс одоо бид нар ингээд дуурайж авах зүйлс бид нар зөндөл байдаг шүү дээ. Тэгэхээр сүүлийн жилүүдэд би хогийн цэг биш юм шиг харагддаг болгоод өгөөч гэсэн хүсэлтүүдийг ингээд барилгын компаниудад тавиад байгаа байхгүй. Тэгэхээр олон улсын жишгт одоо манай хогийн цэгүүд бас хэр одоо тохиромжтой байгаад байна. Яг ландфилийн 3 зэрэглэл гэж ярьдаг л да. Тэгээ шууд хогоо хайдаг, шууд нэг газар аашид хайдаг, нэгдүгээр зэрэглэл, хоёрдугаар зэрэглэл бол ингээд яг хөрс мөрсөр булаад ингээд хувцалтыгээд явж байна. Тийм зэрэглэл бас байдаг байна тий. Тэгээ гуравдугаар зэрэглэл бол хамгийн сайн зөвшөөрөл бол ерөөсөө л нөгөө хөрсөнд болж байгаа бол тэр хөрсөө хамгаалж байгаа. Тэр планк тавьдаг, газрын гүний усыг бохирдуулахгүй байх, хөрсийг бохирдуулахгүй байх тэр зэрэглэрүүл явж байгаа ландфил бол. Гэтэл ландфилийг бол аль болох багасгах хэрэгтэй. Дотор нь байгаа ор хогны хэмжээг багасгах жижиг тэр ландфил гэдэг зүйл ер нь бол бага байх хэрэгтэй. Гэхдээ бол бас байхгүй гэчихэр бас боломжгүй байгаад байдаг байхгүй. Жишээлбэл нөгөө нэг хог аялаа маш сайн менежмент хийсэн улсаануудын жишээг харахаар одоо Солонгосын хувьд бол одоогор бол 2020 оны байдлаар нэг нийт хог аяллаа 3% ландфилээр очиж ингээд байгаа байхгүй юу? Хэдийгээр нэг шатаах үйлдвэр байгаа шүү дээ тэднийд. Тэгээ тэндээс гарч байгаа үнс хэмтчлэмнүүд бол ландфилээр очиод байгаа. Гэтэл ландфилд очихдаа нөгөө нэг маш сайн юу гэсэн инженерчлэл хийгдсэн. Нөгөө хөрс усаа хамгаалсан хэмжээнд. Ландфил гэж яг юу хэлээд вэ? Газарт болдог болохыг хэлээд байгаа. Тий. Ер нь бол манайх ч одоо ил задгаа байдаг хогийн цэг штэ ер нь. Гэтэ ландфил гэдэг бол өөрөө ерөөсөө л
бас манайх шиг ингээ ил цадгаа хийдэг ландфил гэж хэлэхгүй байгаа байхгүй. Ер нь бол нэг хувьчилт хийдэг. Тэгээд хөрс усаа хамгаалах хэмжээнд инженерчлэг байгууламжийг ландфил гэж хэлдэг. Одоо Туркэд бас ингээд Европын улс орнуудын жишээ байгаад байдаг л да. Хогийн пүнкер нь ингээд ийм газар доороо байдаг тий. Тэгээд тэрний би нэг Туркэд нэг үзэсгэлэн үзээ явж исэн юм л да. Тэгсэн чи яг ингээд ийм пүнкер ингээд байгаад байгаа байхгүй. Тийм жижигхэн. Тэгээд тэнгууд хажуудалд нь автобусны буудал гээл ингээд байж байгаа байхгүй. Тэгээд хүмүүс хогоо аянгууд нөгөө хог нь ингээд баг нөгөө газар доороо ингээд баг ялгараад ингээд явж идэг. Нэм шиг тим систем хүртэл байгаа байхгүй. Тэг зүгээр ингээд нэг юм жижигхэн хогийн сав харагдсан хэрнээ тэр газар доороо ингээд бүр айгүй өндөр хөгжилтэй байгаа байхгүй. Тэрийг одоо жишээ нь Монгол улсад сургууль хийцэн байсан баха. Тэрийг бас ингээд ярьдгийг нөгөө ил задгаа нөгөө өнөр мөнөр гарах нь бага маах гээл тэгэж ярьдгийг. Тэгтэл нөгөө нэг тэр чин англи ялгалт ихтэхгүй байгаа шүү дээ тий. Яг тэгэл Японд одоо жишээлбэл Японы жишээ тэгээд Солонгосын жишээ энэ чинь наастай бол тэргүүлдэг хамгийн мундаг жишээ байгаа байхгүй одоо хог аялал дээр. Тэгэхээр Японд бол нөгөө олон төрлийн англин ялгах хогийн сав ил задгаа ойр ойрхон байдгүй шүү дээ. Тэр яадаг вэ гэхээр тодорхой супермаркетууд дээр тэгээд одоо буудлууд дээр ч гэдэг юм нөгөө онгоцны буудал юуны петроны буудал гэдэг юм байдаг. Тэгээд хүмүүс ингээд нөгөө багаасаа иргэд бол ингээ хог англиас сурцсан учраас би одоо уус умдааныхаа савыг цүгэндээ авч яваад гэрийнх нь тохирлоо ячдаг. Энд тэнд хаа нөгөө тохирын сав байна гэж хайж явахгүй. Яг гоо тодорхой хэсэг газар л байдаг. Одоо манайх шиг энд тэндгөө давхар хог гэдэг ингээ хоёр хуваацсан хогийн сав ингээл ямар ч тийм англи байхгүй ингээл хаягдаал заваараал тэр чинь эргээд өөрөө баг хог олоод хотын үзэмжийг дараадаа штэ тий. Тэгээ хогийн саваа нэмээд л байл гэдэг тэр нь тэгээд дүүрээд л ахна штэ. Тэгээ бид нар нөгөө байгууллагуудад бас ингээл зөвлөгөө менежмент дээр ингээд ажиллахдаа бол олон хогийн сав 50 гэж үл ерөөс хэлдэг. Зүгээр байгууллагын өрөөнд жишээл офисын өрөөнд жишээл хог гэд нэг хогийн савнд хийчих. Хог биш юмнуудаа зүгээр нэг савнд хийчих. Гэлэлцдэг. Тэгэл тэр хог биш тэн дотор нөгөө ус ундааны савч орно, гялгаруут ч орно. Тэгэл бүх юмуд ингээд тохироод ингээд оронгууд доор очиод нөгөө хүмүүс чинь өстой нөгөө англи руу ингээд өөрсдөө ингээд хийдэг. Баггүй яг ангилж яадаг. За тэгээ ангилсан дээр нь зарим тохиолдолд сайжруулалтын ангилт гэдэг юмыг бас шаарддаг. Тэгэхээр нөгөө байгууллага маань за бас андуурал гарна нүүд чинь ингээд шавхруу махруутай хийчин. Тэгэхээр тэр мөрийг ингээд багасгаад ингээд бүр ингээд сайхан цэвэрхэн болгоод нөгөө тохирынхаа машиныг дуудана. Тэгээд явж байгаа жишээ бол байна. Одоо туушин зарт бодол дээр бол тийм байдлаар явж байна. Тэгээд сүүлд нь би нэг нэлээд хэдэн сарын дараа ажилтнуудтай тааралдаад ярилцчихсан чинь ингээ англиас сурчгаар ч одоо ингээ хайж чадгаа болчихдаг юм билээ шүү дээ. Тэгээ бүр ингээ сурчдаг, хөвшил болчихдаг. Тэгээ одоо ингээл нөгөө хүнсний хог хаягдал жишээ нь бас бордоо болдог тий. Японд бас нэг харж ирсэн л та. Ингээ тийм өндөр зэрэглэлийн орон сууцны одоо галт тогоонд нь одоо нөгөө нэг хүнсний хог хаягдлаа хийх юм бол нөгөөх нь ингээ бордоо болоод тэгээ өөрийнхөө баг гэрийн одоо зүлэг ногоог ингээд марчилдаг тийм хэмжээнд нь хүртэл хөгжүүлсэн байт юм билэ. Тэр бол бас технологи хувьд нэлээд өндөр хөгжсөн байна л да. Яг хоо бидний хувьд бол одоохондоо тэр айл болгон өөрсдөө бордог гарах боломж байхгүй шүү дээ. Яг хоо нөгөө гэр хороолд амьдарч байгаа, хашаанд амьдарч байгаа хүмүүст, цусланд амьдарч байгаа хүмүүст бол бас боломж байна. Би бол цуслан дээр өөрийнхөө ногооны хальс хоолны үлдэгдлийг бол газарт болчдөг. Энэ маань өөрөө байгаль дэргээл нөгөө бордоо болдог, задралд орчдөг учраас ямар ч аюул байхгүй. Орон сууцнд амьдарч байгаа хүмүүс хэцүү болчихж байгаа байхгүй. Орон сууцнд амьдарч байгаа манай ээж бол ингээд идэв өндөгний хальсаа тэгээ бананы хальсыг нийлүүлж агаад усанд хийж агаад нөгөө юуны цэцэгнүүдэд усалж маслаад идэв юм лээ. Тийм тэр чинь бас нэг л арга штэ, бас л арга штэ. Би бол яадаг вэ гэхээр нөгөө жимс ногооны хальсаа ингээд юу очдөг. Балкон дээр хадгалдаг. Өвлийн цагт бол болж байгаа хөлтчихдөг учраас ингээд жоохон хавар мар болоод ирэхээр үнэр гарна. Тэгэхээр бас хэцүү. Нөгөө өндөгний хальсаа тэгээд юу очдөг. Хатаагаад ингээд нөгөө нэг том хайрцаг байж байгаа. Дараа нь ингээд нүдээд нунтаглаад блендерт оруулаад тэгээд тэрийг хөрстэй холиод бас хоёр очдөг. Тэгэхээр нөгөө хүнсний аялалч айл орхийн хог аяллаа нэг 40% эзлээд байгаа дунджаар. Тэгэхээр тэр маань өөрөө хүнсний аялалч нэг ялцралд ордог, үнэр гаргадаг. Буцаагаад нөгөө хөтлөмжөө хийгээд зүйл рүү. Хөтлөмжөө хий дотроо метаны хийг үсгдэг. Метаны хий чинь өөрөө нүрс хүчлийг хийнээс илүү хортой. Тэгээ энэ хог аяллаас үүсэж байгаа метаны хий бол жилээс жил нэмэгдээд байгаа байхгүй.
Хог хаягдлыг ингээд өөрөө тодорхой хэмжээнд ингээд жижигхэн ч гэсэн англиад хэлэхээр ингээд яг ингээд ийм хог хайж чадхаа болчдөг гэдээсэн тэр яг үний юм бэлээ. Тэгээд нэг санаа зовоод идэг зүйл гэдэг байхгүй. Ариун цэврийн өрөөний хог хаана хаягдж байгаа бол гэж бодогдоод. Нойлын хог одоо нөгөө журлангааг яриад байна тий. Журлангааг бол тэгэл одоо нэг гэлгэр утанд богдоод нөгөө агийн цэгдэрэл очих. Яг нөгөө хог ингээд олон их хог ингээд цугларахаараа хоорондоо ийм юу үсдэг, дулаан үсдэг юм байна л да. Тэгээд дотоодоос ингээд шаталт үсдэг юм бэл. Тэгээд ингээд байнгын уугалттай ингээд ийм хог шатаад хогны өнөр гараад идэх чинь тэнтэй холбоотой юм лээ. Тэгээд нөгөө ийм газтай ийм одоо нэг цацдаг ингээд шүшгэж яадаг штэ. Тэр чинь нөгөө нэг ингээд газ мазнууд чинь ингээд халуун малуу нартаа мартаа өдөд дотроос шаталт үсгээд дэлбэрт үсгээд. Тийм штэ. Тэр газ бол яг дэлбэрж байгааг бол харж байсан юм байна. Тий. Тэгэхээр тэр аюултай хог хаягдaltaй орно. Тий, аюултай хаягдлыг чинь тэгээд энгийн ахуй хаягдaltaй хайлж болохгүй байхгүй. Батарейны тухай бас тэр мэдээлэл үзээл одоо батарейг бол бас хамаагүй хогон дотор хийж болохгүй байна гэж ойлголт авч ирсэн. Тий. Одоо тэгээд яг үйлдвэрүүд бас гараад ирсэн нөгөө батарей авдаг, аюултай хог хаягдал цахилгаан бараа авдаг тий, цахилгаан нөгөө хог хаягдал авдаг газрууд гараад ирсэн. Тэгээд би энэ компаниудыг бас санхүүгийн хувьд, эдийн засгийн хувьд маш доктортой үйл ажиллагаа явуулсаа л гэж хүсэж байгаа. Тэгэхээр нөгөө юу байхгүй, ямар нэгэн дэмжлэг бол усаас байхгүй шүү дээ манад. Энэ нөгөө хог хаягдлын салбар, дахин босруулах үйлдвэрлэлийн салбар гэдэг чинь өөрөө төрийн дэмжлэгтэй явдаг салбар юм байлээ. Эсвэл тэрнээс чөлөөт зах зээл чиг ингээд та нар өөрсдөө очроо авал гэдэг биш. Энд чинь нэрөө нийгмийн асуудал, байгаль орчны асуудал, эдийн засгийн асуудал учраас тэгэд энэ дээр бол улс орнууд дэмжлэг үзүүлдэг. Гэтэ шууд май мөнгө гэж өгдөггүй. За таны одоо юу яасан? Дахин босруулсан хогны хэмжээ хэрэг. Тэр хогны хэмжээнээс хамааруулж карбон кредит цуглуулдаг. Тэр хэмжээ тий. Хоёрдугаар талаар нөгөө бохирдуулагч төлбөр төлөх зарчим гэдэг бол нөгөө хог хаягдлын салбарыг одоо алтан зарчим гэж болохоор зарчим байхгүй. Би их хэмжээний хог үсчил байгаа түүний хэмжээнд их хэмжээний л төлбөр төлөх ёстой. Энэ төлбөр хаашаа явдаг вэ гэхээр нөгөө дахин босруулах үйлдвэрүүдийг дэмжих, нөгөө дахин босруулах үйлдвэрүүдэд санхүүжилт очих ёстой. Би хогоо ангилал багсгаал байвал миний зардал баг гараалах. Энэ систем рүү өөрөө явж ижил энэ хогны салбар өөрөө өөрчлөгдөх юм л. Тэгээд Солонгос үл яг энэ жишээгээр явсан. Эхлээд бол үйлдвэрүүдийг одоо хог их хэмжээний хог үсэж байгаа бол тэрний хэдлээ төлбөр төлөөл гэдэг чудраг зарчмыг энэ хог хаягдлын салбарт бий болгосон байгаа байхгүй. Үүнийхээ төлөөл энэ салбар ингээд уршилдаг. Жишээл нь бол дэмжлэггүй бол явахгүй л шүү дээ. Ерөөсөө явахгүй. Тий. Тэгээд дээр нөгөө Японд жишээлбэл дахин босруулалтаас гарсан дахин босруулах үйлдвэрээс гарсан бараа бүтээгдэхүүн те бүтээгдэхүүнийг төрийн худалдаа авалтан заавал оруулдаг. Дэмжиж өгч шүү дээ. Одоо жишээлбэл нөгөө протеин гэдэг нэг ясны үйлдвэр байгаа шүү дээ. Энэ нөгөө яснаас гарч байгаа бордоо бол хамгийн сайн бордоо, ялангуяа Монгол малын бэлчээрийн малын яснаас гарч байгаа хамгийн сайн бордоо гэж одоо чанарын хувьд л ингээ баталгаажсан байгаа боловч яг нөгөө төрийн худалдаа авалт гэдэг зүйл байхгүй байгаа байхгүй. Нөгөө манай хан чинь бордоо авдаг юм байна. Авахтаа ингээд гаднаас авчдаг. Дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжих тэр бодлого нөр ингээ байхгүй байгаа байхгүй. Энд чинь ингээд нэгдүгээрт ингээд дотоодын дахин босруулах үйлдвэрийг дэмжих. Тэгээ хоёрдугаар гаднаас бордоо аваад гэдэг бэрс ойлгохгүй байхгүй. Тий, одоо мөнгө төлөө тэр чин тээвэр гайл одоо тэгэл зөсөн зүйлэн болж байгаа хта тийм. Тэгж аваад ашиг нэмэгдээл ирнэ шүү дээ тийм ер нь. Тэгээ тэнд нь ингээл хувь хүний цөөхөн үйдэг хүмүүс ирэх ашиг мөнгөний асуудал яригдчих байгаа байхгүй яг үнтэй бол. Өөр одоо бид нэр гаднаас авах одоо өөртөө бид нэр хогноосоо гаргаад авах боломжтой өөр ямар бүтээгдэхүүн байд юм бэ? Одоо бордоонуудад л биш та одоо ингээл айлуудаас гарч байгаа бүх бордоонуудыг малын ялгадс те одоо малын гэдэс доторыг бас бордоо хийж байгаа юм төсөл байсан. Тэгээ тэр маань бас тодорхой хэмжээнд хийгдэж байгаа. Тэгээ тэр бас дэмжмээр байгаа байхгүй тий. Хөрсний өвчин чимийг сайжруулах чиглэлээр тэр хүмүүсийг дэмжмээр байна. Тэгээ малын дотор гэдэс гэдэг чинь Монголын бас нэг дотоодын баялаг байгаа шүү дээ тий. Дэмжмээр байна. Тэгээ дээр нь ингээл шилээ хумцрын хувьд бол яг арай нэг хүчрээ олцоод байгаа. Тэгээ шил бол ерөөсөн хаягдаалаа. Одоо ингэдэг штэ. Бид нар шилээ бол за яг одоо ингээд манай нөгөө огурцын помидор хийдэг те тэр компаниуд одоо газар шимж гэдэг юм манай үндэсний үйлдвэрлэгч нар ингээд авчдаг бах шилийг бол те хуванцар сав гэхээр одоо манай улсад үйлдвэрлэдэг шампунь энтер байгаа штэ. Тэгээ тэд нар одоо жишээ нь биднэрийн өгсөн одоо хуванцраар хийж байгаа юу? Сав савлгааг нь сав баглаа бодлоо. Үгүй.
Тэр гадаадаас авдаг гэсэн үг үү? Тий. Ерөөсөө савн шампунь бусад юм хувцрууд чинь дандаа л гаднаас импортоор орж ирж байгаа болохоос бид нар дотоодоос яг ингэж дотоодын одоо жишээлбэл нэг брэнд бол дотоодоос хувцар савмаа бол авахгүй шүү дээ. Нөгөө бид нар тэрийг хийж чадахгүй байгаа гэсэн үг үү, тий? Аа. Хувцар өөрөө дотроо 7 төрлөөд байхгүй. Тэрнээс 2 кодтай HTP төрлийн хувцар буюу одоо савн шампуны хувцар гэдэг шүү дээ. Юм нэг цул өнгөтэй. Тэр хувцар бол хувцар дотор хамгийн сайн нэгтрэлтэй сайн хувцарж үздэг. Тэгээд тэр хувцраар энэ барилгын цахилгааны хамгаалтын хар хоолой хийдэг үйлдвэр манад байгаа. Тэгээд тэр үйлдвэр нөгөө юу яхад тасралтгүй үйл ажиллагаа явуулахын тулд хувцраа ингээд тасралтгүй авмаар штэ түүхийдээ. Тэгэхээр тэр нь ингээд олдохгүй ч юм уу юу яадаг тасраад байдаг. Яг л бид нарт ангилт байхгүй учраас тэр ингээ хангалттай хангаж чадахгүй байгаа ч гэдэг түүхийд нь тэгээ гаднаас авдаг гэж яриад байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл бас нэг юу оруулж хог оруулж ирээл гаднаас худалдаж авч гэсэн үг шүү дээ. Гэтэл нөгөө хогийн цэг дээр нь тэгэл тэр 9000 тоноор л байж байгаа шүү дээ тий. Тэгэхээр ингээ ангилт байхгүй байна гэдэг чинтэй холбоотой. Яг хав тодорхой хэмжээнд Монголд завчил байгаа л да. Тэр нь яаж очиж байгаа гэхээр нөгөө хогийн цэг дээрээс төгөдөг хүмүүс аваад нөгөө тахиурын цэгүүд хүргэж өгөө цэгүүдээсээ үйлдвэрүүдээр очиод ингээд явж байгаа байхгүй. Бид нар ямар хог гаргад юм бэ? Би нөгөө гадаад улс руу одоо нөгөө усан даны хувцар сав пэтиг авч штэ тий. Тэр бол гадагш гарч байна. За тэгээд юу байна нөгөө хүн цагаан лааз. Тэр бол бас ингээд гулдмаа хэлбэр гардаг гэсэн. Хайлуулаад ингээд гаргадаг. За миний мэдчихээр бол тийм л юм байна да. Уг нь бол яг хог гэд бодох юм бол хог л байгаа даа байхгүй тий. Хог бишээ ингээд эн чин бүтээгдэхүүнээ гэд бодохоор бүтээгдэхүүн л болоод идэм байна л да. Манай улс ер нь хэдэн жилээр хоцорч байгаа болоо? 60 70 жилээр л гэж ярьдаг шүү дээ. Ааха тийм үү. Яг манай үйл хөдлөх хөрөнгөний менежментийн салбар бол нэг 40 50 жилээр хоцорсон явж байгаа байхгүй. Тийм тэгэхээр нэг 60 70 жилээр л бид нэр хог хаягдлаа. Тэгээ одоо л нөгөө хогоо багасгах англи гэдэг юм гэж эхэлж шүү дээ. Одоо нэгс нэг 5 10 жилийн өмнө ч юм уу тий. Ааха. Одоо ингээд та ингээд хоггүй Монгол төрийн бус байгууллага гэд тэгж штэ. Байгуулагдаад бас хэр удаж байгаа илээ. Одоо яг энэ ижил төстэй одоо энэ ажлыг зохион байгуулад төрд дэмжлэг болоод одоо жишээ нь магадгүй тэр хог хаягдлын хуулийг бол би бас тодорхой хэмжээнд нь бол уншиж үзсэн. Тэгэхээр энэ тал дээр та хэдийг одоо ингээд төрийн бус байгууллагатай л ер нь холбоотуудтай ажиллана гэдэг юу байдаг штэ. Төрийн одоо нэг хууль хэлцүүлэг энэ төр дээр гэхэд чинь тэр дээр та хэд маань хэр идэвхтэй ажиллаж чадж байгаа вэ? Ерөөсөө энэ хогны менежмент гэдэг чинь өөрөө төрийн ажил. Тэгэхээр бид нэг төрийн ажлын тодорхой хэсгийг өөрсдөө сайнаар хийж байна л гэсэн үг. Тэгээ төрийн яг ийм бодлого хэлцүүлгийн асуудал дээр бол ордог. Бас одоо хоолойгоо өргөдөг. Тэгээ манайх чинь өөрсдөө энэ хог хаягдлын бас дөрвтэй өөрчлөлт хийхэд бол бас улс төрийн зориг хэрэгтэй шийдвэртэй алхмууд хэрэгтэй юм билэ. Хамгийн наад зах нь хэд л нөгөө төлбөрийн асуудал дээр нэмэх асуудал гэрж байгаа байхгүй. Тэгэхээр иргэн аж ахуйн нэгж байгууллагад маш бага төлбөр төлдөг хог нь тий. Гэтэл өнөөдөр ингээд тэн дээр ажиллаж байгаа хог зөөхөд хүртэл маш их тэр зардал бол өндөр болсон. Тэгэхэд ингээд хогны мөнгөд нэмэгдүүлчих юм бол одоо баг улс төрийнхөө нөгөө оноогоо алдчих юм уу гэж боддог мэтчлэнгээр энэ дээр бол улс төрийн зориг хэрэгтэй байгаа. Энэ нийт эрх ашигын асуудалгаас нэг тийм ус төржүүлэх асуудал биш л дээ. Хогны асуудал бол. Сөөх бол ингээд юм анхан шатны нэгж гэдэг жагаа штэ. Тэгэхээр хотхон болгон дээр тэр дүрм журм хог англин ялгах дүрм журм хэрэгтэй. Тэгээ тэргээ гол нь бичээд орхичих биш. Хэвшүүлэх хэрэгтэй. Маш ууггүй байх хэрэгтэй юм билэ. Тэгээ одоо нөгөө оршин суугч болгон чинь одоо энд хамааралтай штэ. Тэгээ магадгүй бүр ингээд нөгөө хотхоны тэр дүрм журм дотроо торгоё шүү гэдээ ингээ оруулаад өгчмөр байгаа байхгүй. Хогоо англин ялгах хууль угаасаа байгаа тий. Тэгэхдээ тэрийг иргэн болгоныг сэтэлжүүлэхийн тулд мэдээж бид нэр савыг нь бэлдэх хэрэгтэй тий. Нөхцөлийг нь бид нар бэлдэж өгөх хэрэгтэй. Тийм тэгээд хангалттай тооны одоо магадгүй тэр ингээд ийм сургалт хөгжүүлэлт нь ингээд цагийг ингээд зарцуулах хэрэгтэй. Тэгэж менежментийг ингээд тууштай хийхгүй бол одоо нэг удаа за энэ сар бол хог англин ялгалтын сар гэд хайчиж болохгүй л ажил юм бэлээ. Тасралтгүй тий. Цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийж байгаатай адилхан хог гарч л байгаа тохиолдолд бол байнга л энийг анхаарч явах хэрэгтэй юм болж илээ тий. Тэр чинь одоо байгууллагын менежмент орж байгаа байгууллагууд дээр бол ерөөсөө л дотоод журамтай л ажиллана шүү дээ. Хүчит цааснаас нэхлээл явдаг байхгүй бид нар. Дотоод журам. За дотоод журамд хэн унших юм? Яг хүмүүс уншигдахын тулд тэр чинь ингээд айгу энгийн тэгээд нөгөө энт тэнд ингээд тавьчихдаг байхгүй. Нэгт ингээд том юм А4 дээр ингээд
баахан юм хийхгүй шүү дээ. Ингээд тэр чинь нэг 2-3 өгүүлбэр тавьдаг ч юм уу. Ингээд бүр хэлбэршүүлээд ингээд явдаг. Тэгжээж бид нар хүмүүстэй хүрдэг. Тэгээд амжилттай жишээ ч амжилтгүй жишээ ч бас байна л да. Хэр их хугацаа зарцуулж иж энэ ер нь амжилттай болох юм болоо. Удирдлаас шалтгаалаад байгаас. Тэгээд байгууллагын бүтцээсээ тэгээд бид нар бол менежментийг бол эхний нэг 2-3 сар хийчихье гэж боддог. Тэгээд байгууллагаас том жижигээс хамаарал сургалтаас эхлээл хата журмаас нь эхлээл тэгээд контентын энэ төр хийгээд тэгээд контент ихтэй бол нэг ерөөсөө л нэг хэдэн секундээс 1 минутын хэмжээнд хийн. Тэгээд за энэ бол давхар шүү. Энэ давхраа та ингэж хадгалаарай гээл ингээл Нийтээр нь л нэг соёлжуулахгүй болвол тий. Одоо ингээд зөвхөн хотхоноороо тэр уралдаан энэ төр бол бас айгүй үр дүнтэй арга юм шиг санагдсан л да. Тийм тэгээд ингээд нийтээр энэ соён гэгэрлийн ажил амар тийм чухал санагтаад тий. Улаанбаатар хотод амьдрах дүрм журм дотор л орчмоор санагдаад байгаа байхгүй тий. Нэг Улаанбаатар хотод амьдрах иргэдийн дүрм журм гэдэг нэг юм яригдаад ирсэн үү? Аах тэр би хайж үзсэн. Тийм тэгсэн чинь тийм дүрм журм байхгүй л яг Батүл даргын үед нэг тийм дүрм журм яригдчихсэн боловч тэг би тэрийг хайж олж чадаагүй. Тийм зүйл байх юм бол одоо магадгүй одоо ингээд бид нар ингээд дагуул хотуудыг үүсгэж штэ. Тэгээ баг ингээд айгүй олон хоттой болох гэж байна. Энэ миний хувьд бол айгүй зөв санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хот болгон өөрийн гэсэн концепттай байх хэрэгтэй. Хот болгон өөрийн гэсэн дүрм журамтай байх хэрэгтэй. Тэ тэр дүрм журам дотор нь хог хаягдал гэдэг зүйл маш өндөр байр суурийг эзэлж явахгүй бол болохгүй юм шиг санагдаад байгаа л да. Ерөөсөө л тийм шүү дээ. Одоо ингээл энэ ингээ бүсчлэмээр байгаа байхгүй юу? Одоо хотын дотор нь за энэ бүс, энэ хотхон, энэ хороо яг давхар нөөцөө яг тэдний өдөр авдаг, тэнд хүргэж өгдөг гэдэг нөгөө газрын зураг нь маш тодорхой байх хэрэгтэй. Энэ газрын зургийг бол дангаа төрийн бас байгууллага дангаараа их ямар ч боломж байхгүй. Тэгэхээр нөгөө төрийн байгууллагуудын оролцох ажил гэж байгаа шүү дээ. Энд дэр бол айгуу сайн оролцох хэрэгтэй байгаа байхгүй. Яг төрийн бас байгууллагуудаа яг ажил гардаж ажилтдаг хүмүүстэйгээ нийлээл за энэ хорооноос эхлэе, энэ хотгоноос эхлэе, энэ дүүргээс эхлэе гэл ингээл бүгдийг нь холбоотой өгчих хэрэгтэй байгаа. Би хөдөө нутгаар ингээ манайхан чинь 100 болохоор амардаг штэ тий. Тэгэл явхаар ингээл мэдээж хогоо ангилал явдаг байхгүй. Ангилж явж байгаа бол энэ салбарт ажилтайгаа даваа талыг ашиглаад юм явж байгаад нөгөө за увсад явж исэн. Тэгтээ за увсад бол 2-3 ингээ цэг байна. Увсын төв дээр Улаангом хотод. Тэгээ энэ цэг рүү ингээ холбогдож байгаа байхгүй. Та танаа ажиллаж байна. За би давхраа ашигдаг гэдэг. Тэгээд нөгөө машинаас сулж байгаа юм л та. Тэгэхээр энэ бол нөгөө арт нийтэд иргэдэд айгу нөгөө ойлгомжтой тодорхой байх хэвээр мэддэг тийм мэдээлэл байх хэвээр байхгүй. Тэрнээс биш зөвхөн одоо энэ салбарт ажилладаг хүн мэддэг биш. Тэгээд яг бид нар Белгородгүй Монгол хөдөлгөөн гээд өөрсдийнхөө пэйж хуудсан дээр энэ мэдээллүүдийг тавьсан. Зарим хүмүүснээс хэрэг болсон байх гэж бодож. Сая өнгөрсөн жилийн нөө да колонкууд нөгөө нэг хог ангилсан лаз энэ төр аваад исэн шүү дээ тий. Петроос аваадсан билээ тий. Тэр бас л нэг санаачлага шүү дээ тий. Ингээд л өргөжлүүлэл авдаг бол сайн л байна. Тэгээд тэр нөгөө тэрэл мөрөлтөн дээр асуудал үүссэн болов уу гэсэн. Тэгээд баг энэ компани болгоныг одоо нөгөө нэг хог англин ялгаснаар нь тий. Магадгүй ингээд юм одоо эн чинь байгаль их дэлхийдээ ээлтэл ажил хийж штэ тий. Тэгэхээр тэрнийх нь хүрээнд нь магадгүй тодорхой хэмжээнд нэм хөнгөлөлт өгдөг болчихвол та нэрээ бүр энэ тэндгүүл баг компаниуд бүгдээрээ хогоо англи ялгадаг болно тий. Альваа ажил чи өөрөө тийм нэг сайн дурынх байсан ч гэсэн тодорхой хэмжээнд юм нэг хөшөөрөх хэрэгтэй байгаа байхгүй тий. Одоо нөгөө үйлдвэрлэгч нь хариуцлага хүлээх зарчим гэдэг чинь ерөөс энэ байхгүй юу? Тийм тэгээд нөгөө урамшууллын систем, торгуулийн системтэй хамт уялдуулж ил тий. Явна. Одоо тэгэл та их хог гарч байгаа бол өөрийнхөө гарасаа уйг буцаар татахгүй бол эн чинь та ийм төлбөр төлнө. Та буцаад татчих байгаа бол тэдэн төлбөр төлнө гэдэг юм чинь нөгөө үйлдвэрлэгчийн хариуцлага гэдэг тэр нэр томьёогоор зохицуулаад явчихдаг. Энэ нөгөө схемээр зохицуулаад явчихдаг байхгүй юу? Ааха. Олон улсад одоо бүр Швед илүү те хоггүй улс гэдэг те хог худалдаж авдаг хэмжээнд хүртэл хүрсэн гэдэг ингээ олон улсын лаглаг жишгүүд байгаа л да. Гэхдээ одоо манай улс бол бид нэр эхлэлийг нэлээ ингээ тавьж л яваа байх. Энэ бол нэг юм 10 жилийн дараа бүр арай өөр болоод тэрний дараагийн 10 жилд нь бас арай өөр болоод огт ингээ тийм дуурахгүй орхиж болохгүй л ингээ зүйл гэж хараад байдаг л да. Олон улсын сайн туршлага гэдэг юм бол илүү бид нар суралцах боломжтой туршлага нь аль улс байт юм бла? Би бол Солонгос, Япон, Сингапур энэ туршлагыг бас нэлээ арай ойр юм болоо гэж судалдаг. Тэгээд тэр нь хамгийн минимал зардал багтай арга шийдэж байгаа нь илүү Япон юм уу гэж харсан.
Тэд японочууд ч хогоо шатаадаг болсон байл. Тийм шатаагаад бид нар сая бас гэр бүлээрээ Японд очиод миний өмнөх очиж яснаас арай өөр болцсон зүйл нь болохоор ингээд шатаадаг хогийн савн ингээд бас тустай байдаг болсон байлээ. Тэгээ шатаах зүйлсээ ингээд хийдэг тийм. Тэр нөгөө шатаах гэдэг чинь нөгөө нэг гутал те тэгээд цүнх арьсан цүнх гэдэг юм чинь шатаах гэсрүү орчдөг. Тэгээд нөгөө хамгийн минимал гэдэг нь болохоор яг тодорхой өдөр тодорхой цагт ийм давхрыг бид нар авъя шүү гэдэг юм аа. Яг хугацаагаар заагаад өгч заагаад өгчөө тэр нэг юм юу сонио өгчт юм бэл. Тэгээд тэрийг ингээд тэнд хотод очиж байгаа тэр апартментд амьдарч байгаа шинээр ирж байгаа зочин хүртэл шинээр ирж байгаа айлар хүртэл тэрийг ингээд авдаг. Тэр сонинг уншаад ойлгодог. За тэгээд хэрэг ингээд англи журамтай танилцж гин гэсэн үг шүү дээ. Тэгээд даалгавар үзэж гин гэсэн үг. За тэгээд юу яадаг гинэ. Манай нөгөө эрдэнэ доктор ярьж байсан байхгүй. Анх очиод ингээд хогоо ангилж чадахгүй байсан чинь хогоо ингээд бөөр нийлүүлэл хаяад буцаагаал үдэнд тавьчихдаг гинэ. Тэгэхээр ямар сони ингээд буцаагаал нөгөө хогийн сар үйчингүүд ингээд үдэнд тавьчихад гэсэн чинь хажуу хуршийнх нь нэг хоёр хүн ирээд за та хогоо ангиллахтаа ингээ ойлгохгүй ах шиг нэ бид нар туслая гэд хогийг ингээ гаргаж нүдэн дээр нь за энэ бол ингээд ийм хог учраас та тэдний өдөр авч өгнө энэ бол юм учраас ингээ за энэ бол чатай хог юм аа энэ бол хог юм аа гэд ингээд зааж өгөө тэр амар тийм одоо монгол хүндөлээгүй ичмэр штэ ингээ хогийг гаргаж ингээ өөрт нь ингээ тэгээд та сурч ирсэн ингээ тэгдэг байхгүй тэгэхээр чи нэг хуршийн холбоо хуршийн тэр нэгээ дэмжлэг сургах тэр юм их сайхан хурцсан. Тэгээд нөгөө тэнд зориултын нэг сав маа байхгүй байгаа шүү дээ. Зүгээр л нэг талбай байдаг. Тэр талбайгаа ээлж руугаад гэж байгаа. Жилд нэг юм хоёр удаа ингээд сайхан ингээд савндаа дугаачтай нэг айл. Тэгэл за өнөөдөр чи юу лээ? Хунц руу өгөх өдрөлөө гэдэг ингээд ажилдаа явахдаа гараа тавьчихсан. Бүр календар байх юм шүү дээ. Календар байдаг тий. Тэгэхээр яг сөөхүүд дээр бас энийг хэрэгжил болж байгаа байхгүй тий. Энэ бол манай давхар ангил тавьдаг талбай юм аа. Тэр нэг том байх шаардлага байхгүй. Тэгээд тэндээ бим гаргийн өглөө, амралтын өглөө ч юм уу те. Эсвэл өглөө бүх давхруудаа нэг өдөр авчи. Тэгэл ингээл хэрэгжүүлж бол надад болмоор санагдаад байна. Тэгээд гол нь тэрийг авдаг газар та маш сайн гэрээгээд за тэдэх өдөр та танах ирж аваа шүү гэдэг юм. Тэр офисын хог хаягдлыг бол төвшин сайхан төвтэй гэрээ байгуулад бид нэр хөрхөө бас тодорхой хэмжээнд тэр чинь мөнгө олчж байгаа. Тийм. Сая бид нэр бас нэг хотхны менежмент дээр ажиллаж байхад бас л бид нэр хувцруудаа тушаагаад манай одоо нэг менежментийн юу яг тухайн хотхонд ажиллаж байгаа хүмүүс маань бүр бүтэн хоньны мах худалдаад авсан байсан. Тэр чинь тэгэхээр ингээд ийм тодорхой хэмжээнд хүн хуримтлал үүсгэж чадах юм бол мөнгө болоод байгаа байхгүй. Тэгээ гол нь нөгөө хадгалах цэг нь өөрөө бас цэвэрхэн тий. Тэгээд ийм орчин нь ядаж ингээд ийм хог гэж харагддаггүй л байхгүй болвол хог гэж харьцах юм бол одоо тэгээ надаас өсвөлэл тэр чиста муухай харагдаж байна. Энийгээ хурдл мурдл гэлээд эхлэх нь хайхан л тий. Нөгөө хотхны гадар явахаар байрны гадар явахаар өмнөрх та нар гэж амар идэг шүү дээ тий. Тэгэл ингээ ангилт байхгүй. Тэгээ тэрийг бол зөвхөн тэр нөгөө хог цэвэрлдэг хүмүүсийг л ажил гэж хараад байгаа байхгүй. Тий яг үнэ. Тий. Энд би оролцож байгаа шүү гэж. Миний бас хариуцах хэсэг байгаа шүү гэж ерөөсөө хүн ойлгохгүй шүү. Би хогоо гаргасан шүү гэж харж байна тий. Тэгээд хогоо ангилсан хүмүүс их тийм хэцүү тийм хүндрэлтэй гадаг шүү дээ тий. Хогоо ангилчаад одоо яах вэ гэл. Тийм байлгаа байхгүй. Би бол одоо ингээд тэр англиад цуглуулсан хогнууд одоо яах вэ? Хаана ичгүй. Тэгэл би бол төвшин сайхан л ажилладагчтэй. Сурцсан нэг үедээ ажилладагчтай. Тэгэл бас манайхан гэрийнхэн сурцсан. Одоо манай нөхөр л найзуудтайгаа ингээд бас ингээд гарч орохдоо надад шил мэлээд надаа хүчээрээ гэлдэг гэсэн. Тэгээд манад хадэрдэг байхгүй. Тэгээ яг тэгэл балкон дээр хураагаал намайг эхлээд бол айгүй их тийм хог хураагаад байна. Энэ минийгээ цэвэрлж мэрэлгээл гэдэгсэн. Тэгээ одоо л өөрөө сурцсан. Тэгээ хөргөж өгөх ёстой гэдгээ ч өөрөө ойлгоцсон. Тэгээ авчдаг. Тэгээд яг манай хүүхдүүд бол ээжээ хаана ихлээ гээл тэгчихдээ. Тэгэхээр нөгөө ээж өөрчлөгдөхөөр гэр бүл өөрчлөгдөх гэдэг чинь бас. Тийм. Тэгээ одоо таад маань ингээд сургуулиудад та ялангуяа цэцэрлэгүүдэд ч гэдэм үү. Тийм та нарт тийм одоо сургалт орооч гэсэн урилга ирдэг үү? Ирнэ шүү дээ. Байнга л ирдэ шүү дээ одоо. Тийм. Тэгээл одоо сургалт өгвөл эргээл тэр зүүн тээвэрлэх нь хинбэ гэдэг юм а цогцоор нь шийдчихэж л орохгүй бол ингээд сургалт өгвөл хүмүүс нэрээ тийшүү ингээд ангилчих гээл тэгэхээр яг үйлдэл болох олчвол за гэл хайчдаг байхгүй. Тэгэхээр сургалтаа ч явуулна давхар нөгөө системээр ингээд явдаг. Тэгээд дээр нь тэрнийхээ төлөө бас тухайн байгуул тодорхой хэмжээний зардал гаргах шүү гэдгийг бас ойлгуулдаг л та. Яг үнэ. Тэгэхээр 3 сарын хугацаанд жигдрэх боломжтой байдаг гэж харж штэ тий. Дунджаар тий. Дунджаар
3-аас магадгүй 6 сарын хугацаанд бид нар ч гэсэн яг ингээд мэрэгжлийн хөрөнгийн менежментийн үйлчлэгээ одоо авлаа гэх тэгэнгүүт ингээд шууд ил битцсэн юм шиг бид нар эд шиддэд биш шүү дээ. Эд шиддтэй хүмүүс биш. Гэт маш ингээд няхуур бид нар ингээд энэ санхүүгийнхэн асуудал дээр нь эхлээд ажиллана. За тэгээд сайжруулах зүйлсүүдийг бид нар ингээд чагсаалт гаргаж ээж яг за нэг 6 сарын хугацаанд л үр дүн харагддаг шүү гэдэг хилтгэлтэй зөвлөх үйлчлэгээ бид нараас хийдэг байхгүй. Тийм. Тэгэх ах шүү те. Хүний баян ингээл давтаж тэр хүмүүс дадал болсон юм байж нэвдэн гэдэг чих хугацаа орж байгаа юм л та. Яг хог хаягдл эдгээр төрийн ажил мэт боловч яг төрийн бол угаасаа нэг гүйцэтгэх үүрэгтэй, сайжруулах үүрэгтэй. Гэтэ энэ шаардлагыг бол иргэд бид нар өөрсдөө тавих хэрэгтэй. Тавих хэрэгтэй. Яг тэгвэл миний одоо эрүүл байх, эрүүл амьдрах, миний гэр бүлийн эрүүл байх бол хогноос тодорхой хэмжээгээр шалтгаалж байгаа. Тийм учраас манай хогоо ангилан яалгах, бууруулах, багасгах энэ ажил дээр засаг даргамын та энэ дээр дэмжлэг болооч ээ. Хорооны даргамын дэмжлэг болооч гэдэг шаардлагыг иргэд бид нар өөрсдөө тавих хэрэгтэй. Тэрнээс биш ингээд шууд энэ задгаа хаяад одоо энэ жишгээ бид нар өөрчлөмөр байгаа. Тэгэхээр иргэд бид нар л их тийм юутай идэвхтэй байх хэрэгтэй гэж иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг хүмүүстэй хэлмээрээ хэлдэг. Ер нь бол за хоёрдугаарт бол ингээд энэ цаг хугацаанд ингээд амьдарч байгаа бид нар өнөөдөр ингээд бага хугацаанд цөөхөн жилийн хугацаанд энэ бодлыг өөрчилж чадахгүй ч гэсэн яриад явах нь бас их чухал. Тодорхой хэмжээгээр бодлогот оролцох нь чухал. Тэгээ бид нэрсээ өөрсдөө давхар суралцаал явж байгаа энэ салбарт. Тэгээд хогны онцлог нь болохоор одоо энэ хүлэмжийнхээ үүсгээд байгаа бусад одоо тээврийн салбар те одоо юуны салбар энэ цахилгаан эрчим хүчний салбар ч гэдэг юм. Энээс ялгаатай нь болохоор хувь хүнээс өөрөөсөө шалтгаалдаг. Хувь хүн багсгаж чадах юм бол хог багсгаж чадна. Хувь хүн өөрөө хүсэх юм бол хувь хүнээс шалтгаалдаг менеж их боломжтой гэх юм да тий. За хоёрдугаарт бол хогны бас нэг өөр онцлог нь болохоор зөвхөн агаарт одоо бохирдол үүсгэж зогсохгүй хөрсөнд усанд бохирдол үүсгэдэг. Энэ маш хортой. Тийм учраас өнөөдөр ингээд микро хуванцрын аюул гэдэг юм чи одоо дэлхийн нийтэд аюул болчиход байна шүү дээ. Одоо гидсэндээ байгаа хүүхдээ урагт хүртэл ингээд эхийн усанд хүртэл ийм хуванцрын бохирдол бий болцсон. Эрэгтэй хүний өрийн шингэнд хүртэл ингээд хуванцар үүссэн. Одоо эн чинь ингээд бид нар ингээд хуванцар дотор амьдраад хуванцраар ингээд ажиллаад байгаа байхгүй. Тийм учраас энэ байдлыг багасгах зүйл бол хувь хүний бас нэг юм сонголттой асуудал байгаа. Та хуванцар савтаа бас өдөр алгаа явах юм уу? Тий. Тэгээд аль болох бас нэг хуванцрын хэрэглэг өөрөө хийж чадах хэмжээгээр багасгаж явах хэрэгтэй байна тий. Дэлхий одоо бүр хүн очтгүй маш ингээ аслагдсан дэлхийн одоо нэг туйлд очиход тэндээс ингээ шинжилгээ авах хүртэл микро хуванцар илэрч байгаа байхгүй. Тэгэхээр дэлхийн нийтээр л энэ асуудал бол живчжээл гэж хуванцрын үед ингээ живчжээл гэж. Хуванцар бол өөрөө бас дэлхийн хүн төрөлхтний хувьд бол ахис твшлийг авчирсан уу авчирсан. Гэхдээ эргээд нөгөө нэг хор хөнөөлтэй болчлоо. Тэгээд бид нар ингээд хүүхэд байхад 1990-ад оны дундаас эхлээл хуванцар гэдэг юм бий боллоо шүү дээ. Нэг удаа хэрэгэл гэдэг юм бий бол. Тэрнээс өмнө бол ингээд хогны хэмжээж байгаа байсан тий. Тэгээд нөгөө байгаль шингэх хогны төрлүүд олон байсан л одоо ингээд шингэхгүй хуванцар материалууд их болчлоо. Одоо бид өмсөж байгаа хувцас хуванцар болчлоо. Тэгэхээр нөгөө эрүүл мэндэ өөрөөсөө шалтгааллах зүйлээ хүмүүс манай өөрсдөө хийгээчээл гэж уриалмаар санагддаг. Тэгээ хотхон сөөхийн хувьд бол сөөхөдөө шахаач. Иргэд оршин суугчд тий. Одоо яг миний аах нөгөө түрүүнд жишээ гарсан ганцаараа ингээ өөр дээрээ уриалаад тий өөр дээрээ уриалсан тий. Тэгтэл ганц иргэн ганц оршин суугч бол хизээч дийлэхгүй байхгүй. Тэгэхээр сөөхөө ингээ шаардах хэрэгтэй олуулаа. Тэгтэл гаргалгаа гарцвал тодорхой хэмжээр байна штэ тий. Хэрвээ бид нар хуванцраа ангилчих юм бол юугаа ангилчих юм бол одоо нөгөө өмнө цагаа лаз ангилчих юм бол энэ хатуу хог ангилаад явчих юм бол хогны хэмжээнийг 30-40% буурах боломж байгаа байхгүй. Энэ бол эргээл нөгөө зардал багасч чинь хамгийн наазах нь. Хоёрдугаарт бид нар ихтлийгээ бас тодорхой хэмжээр хайлахад хувь нэмрээ оруулж гин тий. За тэгээ дараагийн төвчөнд бол одоо хүнсний хаягдaltaа яах юм. Одоо цахилгаан хог хаягдлаа яах юм ингээд дээд шатныхаа хүмүүстэд ингээд юу байгаа чи дэмжлэг олооч нөгөө талаар шахалт үзүүлээч л гэж л. Тий. Одоо яг ингээд ийм төрийн дэмжлэг угаасаа энэ олон улсдаа ч гэсэн тийм шиг байд юм биш үү тий. Ингээд ийм төр нь ингээд ийм хувийн хвшилтэй ингээд хог хаягдлыг ингээд орхитгүй юм байна. Тэгээ хог хаягдлын менежмент чинь одоо яалтчгүй бид нар ингээд нийтийн тээврийг зохицуулдаг шиг тий.
өдөр болгон хүн хог гаргаж байгаа учраас энийг улс орныхоо хэмжээнд ингээд өндөр хэмжээнд авч үзэх ёстой юм. Яг би бол тэгж бодож, ер нь бол биднэрт чинь тамхины тухай хууль бол маш эрчтэй үйлчилсэн шүү дээ. Тийм ингээд бид нэр өмнө нь бол ингээд нэг одоо хоолны газар орсон ч гэсэн бар савнд орсон ч гэсэн ингээд нэг битүү тамхины үнэр болчоод л гарч ирдэг байсан шүү дээ. Тэгэхэд чи одоо ингээд тамхины хууль үйлчлээд маш гоё одоо ингээд ийм цэвэрхэн болчиход байгаа. Тэрэн шиг яг ийм хог хаягдлыг бол маш тийм чанга хууль байх хэрэгтэй юм уу? Тэг яг үнэн баггүй ингээ. Яагаад тэгэхээр ингээд монголчууд бол айгу хизээж хогийн англи сурахгүй марахгүй гэх хүмүүс зарим нь ярьдаг байхгүй. Тийм учраас ингээд энэ бол ингээ бүтэхгүй гэж ярьдаг. Би бол тэрний эсрэг саналтай байдаг. Яагаад тэгэхээр бид нар чи өөрийн салбарт ажиллаж байгаа хүмүүстэй ингээд өдөр тутам харилцаж байгаа учраас энэ бол ингээд тодорхой хэмжээний нийгмийн нэг тодорхой хэсэг өөрчлөгдөхөд дагаад ингээ өөрчлөгдөх боломжтой. 100% бүгдээр өөрчлөгдсөний дараа өөрчлөлт хийн гэж байхгүй шүү дээ. Сэтгэхийн хувьд өөрчлөлт хийн гэж байхгүй. Тийм учраас бид нар нэг 20-30% нь бэлэн байхад л нийгмийн дагуулсан явах боломжтой байхгүй. Тийм учраас ер нь бол иргэд мань бэлэн болж байна. Зүгээр л бид нарт ингээд үйлдэл хийгээч төр зэсэг минь хог хаягдал дээр. Ядаж ингээ английн алгалтын машин бол байгаа. Английн алгаж чадахгүй байна. Өөрөөсөө бид нар менеж хийж чадахгүй байна гэдгийг л хүлээн зөвшөөрөөд ажиллах хэрэгтэй байхгүй. Тэгээд тэрнээс бидний дэмжлэг авч болно шүү дээ. Одоо төрийн босуудтайгаа харилцаа хамтраад ажиллаж болж байна. Бид нар бэлэн байна, нээлттэй байна. Тийм. Тэгэхээр би бол яг тэгжил бодсон. Одоо ингээд сүүхүүдтэй ч уулзалт хийж байна. За тэгээд өөрөө ч гэсэн бас орон сууцнд амьдарч байна. Одоо манайх хотхон бол ингээд байнгын хогны асуудалтай. Тэгээ манайх ингээд ийм одоо магадгүй ийм нам давхурт байдаг айлууд бол бүр гохирж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө пүнкер байхгүйгаас болоод ч гэдэм үү. Үгүй бол пүнкертэй болохоор ч гэдэм үү. Тэр хог нь цуглараад байна гэдэг жагаа байхгүй. Тэгэхээр энэ бол цэвэр иргэн бүрийн л ухамсарын асуудал. За тэгээд улс төрийн дэмжлэг ер нь бол би яг энэ хог хаягдлын менежмент гэдэг энэ салбар дээр бол маш хатуу чанга байх юм бол иргэн болгон талын нөлөөтэй ирэх боломжтой гэж харж байгаа. Мэдээж нөгөөх нь нэг талаасаа ингээд ийм чанга хуультай байх ч гэсэн хажуугаар нь бас ингээд ийм дэмждэг одоо урамшуулдаг энэ систем өөрөө бас ингээд хэрэгцээтэй юм байна гэж одоо би хувь хүнийхээ зүгээс ч гэсэн бас санал нэгдэж байна өөртөө чинь. За өнөөдрийн одоо ингээд урилгын маань хүлээж авсан болгондоо маш их баярлалаа. Хооштой бид нараас ингээд хамтын ажиллагаагаа ч гэсэн би одоо ингээд өөртөө чинь танаа төрийн бас байгууллагатай үргэлжлүүлээд явах бас айгүй сонирхолтой юм байна гэж харж байна. Юу вэ гэхээр бид нар бас ингээд ийм менежментийн ажил хийж байгаа. Менежмент дотор маань хог бол маш чухал байр суурийг эзэлдэг. Бид нар менежмент дээр ингээд үйлчлэгээ үзүүлж байгаа хотхон ч юм уу, за офисын барилгач гэдэг юм уу, энэ болгон дээр бид нар хогийг бол маш өндөр хэмжээнд авч үзхийг хүсдэг. Тэгэхээр сургалт хөгжил одоо биднийг ч гэсэн чадварчлах зүйл дээрээ бас хамтарч ажиллахыг бас хүсэж байна гэдэг. Би урьдлаа хүлээж авахтай их баяртайс яагаад гэвэл энэ одоо л нөө цөөхөн асуудал цөөх маань идэвхтэй одоо мэдлэгтэй байж ижил энэ хогны асуудал шийдэгдэнэ. Учираас хог гэхээр нь би за ямарсан оролцъё гэдэл ингээд зөвхөлөөр ирсэн. Тэгээд тодорхой хэмжээгээр юу өгсөн мах мэдлэг бас болж чадсан баха гэж бодож байна хүмүүст. За өнөөдрийн дугаар инхүү өндөрлж байна. За анхаарал хандуулсанд баярлалаа.